Тэгсгээд хулгай нь олоод идчихэж төхөө. Эмхтэй хүмүүст ээж магадгүй. Shit. Өнөөдөр бүр 3 гэж сэрлээ. Одоо болохоор би гэрийнхэн дээр очих гэж байна. Хоолн дууссан штэ коко. Чөөрөө нэг тэгсгээд хулгай нь олоод идчихэж төхөө. Just wanna have some fun, yeah. I don't wanna fall in love. I just wanna have some fun. Би хамраар нь таслаад ичиж байгаа шүү дээ. Өө болти шүсэ. Бүгдээ. За бай. Иччи. Сайхан амраарай. Өнөөдөр би нарантуулаар нэлээд явна. Нарантуулаар жоохон шопинг хийнэ. Тэгээд 5 дахь өдөр шоуж явахдаа манай найз миний цүнхэнд чихвчээ хийгээд үлдээсэн. Тэгээд тэрийг мартаад тэр чигээрээ салаад харьцсан байхгүй бид хоёр. Тэгээд одоо хүртэл чихвч надад байгаа л га. Өнөөдөр чихвчийг ашиглаж туршиж үзье. Тэгээд би болохоор одоо ийм Bose гэдэг брендийн чихвч хэрэгэлдэг. Миний видеон дээрээс үзсэн байж магадгүй. Өнөөдөр AirPods Max ер нь ямар хуу байд юм бэ гэдгийг харъя. Зүүн 17 гэдэг кантнэр хайж байна да. Арай л хитрхи орой. Оройн хоол идчихлээ. Одоо 9 цаг 20 минут болж байна. Миний иддгээс нэлээ орой л. Орой идчихээр жоохон зүүдлээд идэм амар.
За би өнөөдөр бүр амар санаандгүй байж байгаад намтал орчоод жим рүүгээ явж байхдаа замд нэг трипт орвоо. Авсан эхний хувцас нь энэ хүмүүс болохоор нь штэ. Заарагийнх тэгээд загвар нь ийм амар сул амар бэлбэр. За энэ өмдөйгөө штэ ингэж ч өмссөн болчихно. За хоёр дахь нь болохоор ийм өмд байна. Жохон өмсөж үзээд барьж агаад авсан. Энэ нэг юм нь эмхтэй өмд ээж магадгүй. Shit. За би өнөөдөр өдөржингөө AirPods Max ашигласан шүү дээ. Яг AirPods Max гоё эсвэл миний Bose-ийн чихвч гоё гэдэг бүгдээрээ дүгнэе. За гадаад үзмжнээс нь эхлээд бүгдээрээ оноо өгөөд тэгээд хамгийн оноо авсныг нь ялуулъя. Гадаад үзмжин дээр ер нь айгүй дөхөө. AirPods Max дээр за 8-ыг өгье. Тэгээд өөрийнхөө чихвчин дээр болохоор 7. Дууралт гэдэг дотор бүгдээрээ noise cancellation-ыг нь оруулахгүйгээр зөвхөн яаж дуурж ин те илүү сайн юм бэ гэж бодохоор Bose-ийнх нь илүү байгаа хгүй юу. Тэгээд Bose гэдэг брэнд ч өөрөө яг энэ дууралтаараа амар алдартай. Олон төрлийн чихвч, айгүй олон төрлийн нөгөө спикерүүдийг харж ирсэн баг. Яг битүүд болоо яг тэр аян дээр байгаа нөгөө аялгуунуудыг нь хооронд амар сайн гэж салгаж өгч чаддаг байхгүй юу Bose. Дууралтан дээр өөрхөн Bose дээрээ 9 оноо өгөөд AirPods Max дээр дахиад 8 оноо өгье. Noise cancellation гэж байгаа. Noise cancellation гэдэг нь болохоор яг тухайн чихвчийг зүүсний дараа гаднах дуу чимээ орж ирэхгүй байх тэр хамгаалтыг бол хэлж байгаа шүү дээ тий. Noise cancellation талдаа бол надад амар их ялгаа бол бүр амар мэдрэгдээгүй. Өөрхөн чихвчээр 10-ыг өгөөд AirPods Max дээр 8 за 9-ыг өгье. Яг ашиглахад тухтай байдал лиг нь үнэлмээр нь. Миний чихвч бол хамаагүй хөнгөх юм билээ. AirPods Max болохоор доорхоо жинээс нэг 20 грамм хүнд хаа. За хамгийн сүүлийнх нь үн. AirPods Max болохоор Монголд нэг дунджаар 2 саяас 2 сая 200 энэ төр байгаа. Миний чихвч болохоор энэ Quiet Comfort Ultra гэдэг загвар нь. Тэгээд энэ загвар нь болохоор би бүр 5 сард авахтаа сая 6 дугаар авсан. Одоо л бүр хямдарсан байгаа. Гэтэ ямар амар үнэтэй авцсан бэ би гэж бодоод зүйлд. Аль нь нөгөө тасгал хийхэд амар тохиромжгүй. Хоёулаа ийм нэг тотгошоо орсон юм хөнгөхгөр чихтэй штэ. Хасгал хийгээд хүлрэнгүүт яг аль альны дотортол нь хөлс ороод нороод нэг тийм муухай мэдрэмж төрүүлдэг. Workout хийж байгаа хүмүүстэй бол санал болгоход AirPods маш зүгээр. Ус болон хөлсний хамгаалалтай та нар тэгээд гоё сонголтоо ихтэй зөв сонголтоо хийгээрэй. Bye.